За ингэж нэг гарч ийн түрүүчийн хэлдэг бол тэр шалах сорвтой хүн бол болгоомжтой зохиол муутай хүн байх юм бол болгоомжтой байх бол жоохон төлөвлөдөд унчих юм бол илүү нөгөө эдгэрч байгаа хөлөө бүр гэмтээч хий, нуруугаа гэмтээч хий гэж ингэж боддогтай адилхан тэр үргэлжид санамсар тэ олны дунд явж байхдаа сэтгэлийн одоо хилэн би хэлээ ганцаар суухдаа сэтгэлийн ажиг гэдэг маш тодорхой хэлсэн байж тэрнийг л одоо задарч дэлгэрэнгүйгээр одоо хэлж байгаа юм байна л да. Тэгэхээр сэтгэлдээ ч гэсэн үргэлжид одоо хянамга байж явах хэрэгтэй. Яагаад гэвэл бидний одоо маш амархан одоо гэмтэгтэй адилхан сэтгэл гэдэг нь өөрөө нисванс татдагтай бол тун одоо ойрхон байдаг юм шүү дээ гэж. За ийм маягаар ойлгож болж байна. Тиймээс дурдан санахыг тээшээж бүү өргөсгөө сэтгэлийн үүднээс хэдийд ч муу зайны хорл эрхийг хизээд дурдан санаж шадар агуулаарай гэж. Тийм учраас энэ дурдан санахыг буйныг дурдах, за өөрийнхөө одоо өглөө усан зориглоод өргөж сэргээх эдгээр сэтгэлүүдийг л хизээж бидхий тээшээж орхиорой. Үүнийг бол хизээ муу зайны хорл ирэх юм бол эрхийг үргэлж дурдан санаж байгаарай гэж. Тэгэхээр жоохон дамсгийх юм бол муу зайны хорлол бол түүхэн нисван сэтгэлийг бол дагаад ороод ирнэ шүү дээ гэдэг ийм сэтгэлээр үргэлж тэр дурдлыг бол шадар агуулаарай. Одоо гэртээ хамт одоо ноён хүн үргэлж одоо тийм бараа болгоч юм уу би хамаалагч өргөж хажуудаа байлгадаг лугаа гэж юм. Энэ хойно ус тийм хүсэж байна. За багсадан доо нөхөрлөж гэж жишин сүрмийн тавсууд дамбаас орно. Тэгэхээр мэдэмсэрийг одоо сахихын арганд бол дурдлыг сахина гэж. Тэр мэдэмсэр гэдэг маань л өргөж нөгөө зүйлийг бол нөгөө мэдлийг маань өргөж сэргээж өгдөг бол бас дурдл гэдэг зүйлүүд түүнийг өөрийг бас одоо идэвхжүүлж байдаг ийм бас нэг сэтгэл байна. Дурдл гэж дурдах өргөж одоо тэр буйнаа зоригдлон өргөн дахин дурдна гэсэн үг дээ. Тийм учраас буйны зоригдлыг буйныг одоо буйны зоригдлоо смартхын одоо дурдл нь ижин чимд үзүүлдэг сэтгэлээр гэртэл оруулаад түүний үднэс гэж. За сэтгэлээ бол гэр мэдэх юм бол гэр сэтгэл дотроо бол дурдлын одоо өргөж оруулж явах хэрэгтэй юм биш. Сэтгэл дотор маань дурдл өргөж хамт явж байгаа. Тэгээ түүний үднэс гуднаа намын мэдэн оо гэж. Түүний хідээч одоо битгий бол доройтуулаарай. Үргэлж одоо тэрийг хамт байлгаж яваарай гэж. Хэрвээ доройтох юм бол муу зайны зовлон нагууд нь ч гэсэн дамбарж идэ дурдаг нодводаг хорл нагуудыг үргэлж санах нь л одоо муу зайны хорлолыг санах сэтгэл бол дурдл юм байна. Хэрвээ одоо муу үйлийг үргэлж цэрлж хичээж байхгүй бол муу зайны зовлон гэдэг чинь хайхтай хүчтэй хайхтай юм болдог. Тийм учраас түүний үргэлж дурдж үлдэх бөгөөд энэ дурдхын сэтгэл гэдгийг бол ойр доор агуулж өгдөө шадар агуулаарай гэдэг юм. За тийм учраас товчлон хурааваас хурааж үзүүлээд дэлгэрэнгүй өгүүлэх юм. За энэний өмнөх хэсэг нь бол тэр дурдал санамсар хоёр ямар чухал болохыг хураангуй үзүүлсэн хэсэг юм. За үүнээс хойш бол жоохон дэлгэрэнгүйгээр үзүүлэх юм болоод багсадан доо нөхөрлөж батад дээдсээр дагуулan хөтлөж сэрэмжлэн санаж бишрэг шүднэн санах хой дурдал амар хэлбэр төрхөө. За эдгээр нууц яагаад одоо энэ хоёрыг дүүл үргэлж сэтгэлдээ ойр агуулж явж байх юм бэ? Тэхийн тулд бол гадна талд ямар зүйлсийг хийх юм бэ гэх юм бол багш за номон тэр үүтэн цөмбөрж одоо гэж зохилдон үлдсэн гэдэг юм. Өөрсдийн одоо буйны номын нөхөр нуугууд хийгээд сайн багш нам хийгээд сайн нөхөр нуугуудаас бол тэдгэрийг үргэлж бол даган үзүүлэхгүй гэдэг. Тэгэхээр багшийнхаа хэлсэн дагуу одоо сайн одоо буйны нөхрийн одоо явдал дагуу байснараа бол оцоо шива гэж одоо ичгүүр сонжуурыг мэдэх болдог юм аа. Нүглээс ичдэг болно, хотлохээс ичдэг болно, улгаахээс ичдэг болно, бусдад туслахгүй хуваа боддог байхасаа бол ичдэг болно. Элдв янзын шунал хувцал улын байдаг түүнээс бол ичхийгээд шанжис маддогийн одоо бусад муушаалхан одоо аюулаас галбаадан дамбаагаас хувьд аваад төвлөр бодгоор нагууд нь бол суралцахыг
хуруцгийг бишрэг үлддэг юм аа гэж. Тэгээд энэ оцоо шива гэдэг нь бол бас одоо ичгүүрийг мэдэх гэж амар ичгүүрийг мэднэ гэдэг шиг буйны зүг болдог. Одоо цэрлэх хэвээр зүйлийг цэрлдэг байна гэдэг шиг буйны сэтгэл болдог. Эдгээр нагуу чинь бас хоёулаа төгөлдөр хүний бол үйл болдог юм аа гэж. Энэ бол сургаал нагуудад суралцахын одоо шалтгаан болно гэж. За сэрэмжийн санаж бишрэг шударгын санан дурд намар хэлбэг. Тэгээд үүнийг үл сэрэмжтэй байдаг сандаг. Ийм хувилгаа төвлөг хүмүүс бол буйны зоригдлыг хизээж үл мартахын тулд дурдлыг хийгээд амар хэлбэг төрхийдөө болдог хийгээд тойсог ганж ижин. За ингээд Бурхны ном сургаалд сонсох санаа төргүүдийн аль нэг үйлсэн ч дурдлыг бол тэтгэхэд мэрэгчхэд болно гэж. Тэгэхээр багсад нь ингээ буйны нөхөд нугаад өгүүлж өгөх хэрэгтэй юм аа гэж. Тэгж явах юм бол гадна талын одоо шалтгаан бүрсэн өөрөө энэ муу зайны зовлонгоос ангиж ярих. За тэгээ зовлон гүйцэгдэх буруу сэтгэлүүдийн одоо сайдар санаа мэддэг юм аа. Ингээд буйнаа бол зоригдлоос хизээж одоо мартуулахгүй байхад дөрөв суралцахтаа шамхан байдгийн. За элдв янзын сонсох санах түүнээс үүдэж байгаа дурдлыг бол тэтгэхэд мэрэгчдэг гэж. За өөрөөр одоо өөрийнхөө сэтгэлийн дадлал болдог юм шүү дээ гэж. Тэгэхээр бас тийм жамхан хүн сэтгэлдээ болоод тэдгээр сайн сэтгэлүүдийг дадал болгоод өөрийн одоо хэрэглээ болгоно гэдэг нь бас тийм амар зүг биш юм байна л да. За хамаг бурхан бодисодоо бүхэн хотол төгс торолтгоо болоод хамаг тэр бүгдийн мэдмийн өмнө хизээд би сууж оршмуу хэмээн тэр мэд санаас ичүүр тэгээд айдас хүндэл төгөлдөг болоод түүгээр л бурханыг санахун сэтгэл түүнэн дахин төрхөө гэж. За тэгэхээр одоо бол дотоод сэтгэлийг хэрхэн хянах вэ гэдэг чинь бас гадна талын хүний өөрийнхөө үйл үйлдэлтэй нэлээд одоо хамаатай байдаг. За тэгэхээр яг үгтэйгээ зэрэг өөрөө бол энэ бүхий л одоо бурхан бодисодоо нагууд тэдгээр нагуудын өмнө бол торолтгүй боловлт гэж байна. Тэгээд одоо тэр бүхнийг болгооч хязгаарлашгүй болон бурхад бодисодоо нагууд тэдгээрийн өмнө бэлмийн өмнө бий оршиж байна. Тэр бурхтын одоо яг л одоо багшийнхаа өмнө сууж байгаатай адилхан. Тэгээ олон хүний нүдэн дээр гэдэг чинь олон бурхад бодисодоо нагуудын одоо нүдэн дээр би сууж байна. Тэдгээр буудад биний юу бодож байгаа, юу үлдэж байгааг гэдэг бол нэвчээр харж байгаа шүү дээ гэж. Тэдгээрийн одоо нэлмийн өмнө өөдөөс нь одоо ширтээ сууж байгаа юм тийм ээ. Бид одоо багшаагаа хараа сууж байгаа. Талаа багш маань өөдөөс үргээд ширтээ сууж байхад бол бүхий л одоо сэтгэлдээ төвлөрүүлээд үйл үйлдэлээ хянаад миний юу бодож буруу бодож байгаа. Имэж багш маань бол ажиглаж байгаа шүү дээ гэж. Ингэж бодож байгаа мэт би сууж оршмоо хэмээн санаас гэж тэгж оршмын шүү гэж. Ингэж бодох юм бол гэж. За энд байж. Дитэг тамжижийн жанр бурхан бодисодоо ногод. Бурхан гэдэг бодисодоо ногод. За YouTube хүнд шижээ тамжуулаад тогвоо мэдээсийг тэдгээр бүт хідээж цаг орон бүхэн дор мэдэгдэхүүн бүгдийг бол торолтгүйгээр болгоод энэ зохиолдоо төвлөрдөг бурхтай гэж энэ альч цаг үед альч одоо орон байсан гэсэн ямар төгсөл байдалд бол бүхий л зүйлсийг бол торолтгүй мэдж байдаг. Ийм оюун ухаантнуудын өмнө тэдгээр ногуудын одоо жанр гэдэг. Жанана гэж мэлмийн өмнө бол девамипер догоо тагнаш нас огч дагуур тагны би үргэлж тэдгээр нь бол мэлмийн өмнө оршиж байна шүү гэж ингэж бодох хэрэгтэй. Ингэж санах юм бол өөрийн 10 жонцондоо жив оцоо гэж өөрийгөө уцаж шалтгаанд үлддэг одоо ичгүүл хийгээ. Домбоод нь чойлоо гуваадан наминлаа жигваадан дамбаа тамбис гэж. За багштай хийгээд номон дор бишрэл дуугаа төгөлдөг байхыг тийм одоо боловсруулалтын аюул дуугаа наминлаа жигваадан дамбаас хүндэлт өгдөг дүү бурхныг санахун сэтгэл түмэн дахин төрхөө. За бурхныг санахун сэтгэл дахин өгөж бурхан сэтгэлд нойрч байдаг хань л дээ. Төрөх болоо дурдлаа төгөлдөр болно. Нойш яваад байна донд шууд чинь 8-ын донд бурхан бол өгөж дорш болтугай гэж. Дахин төрөх оршихын дон юм а гэж. Тэр адил санаад тийм учраас дурдл төрхийг бүр барахгүйгээр ном хийгээд бурхны хуургууд лоо төгөлдөр бурхныг даган дурдхыг. Тэгэхээр бурхны хуургуудыг бурхныг бол Жисү дамбаа гэдэг. Тэдгээр юм бол ачиг
Задлын ач хийгээд эдгээр өмнө дагуун дурдахыгээд хансагдла янда журвис тэдгээр бодгол түүний сэтгэл дотор дахин бол гарах учраас чухал дэд гурыг дурдахын цэг метр бичээгөө. Ерөөсөн чухал дэд гурыг дурдах тийм дурдна бол огт төгшөл өгөөд төлөхөд болно гэж юм л да. Гэхдээ зэрэг бид бол элдэн янзын дими зүйлсийг харж байгаа бусад одоо элдэн янзын бодол дотор байх юм бол хүний сэтгэл санаа тогтворгүй байдаг. Тухайн үед болж байгаа нөхцөл байдалтай сэтгэл татагдаад ингээд алгасардаг тийм ээ. Кино дайм байлтантай кино үзчихвэл элдэн янзын одоо атлеттай ном уншиж байх юм бол хажуугаар одоо нарийн дуу шууган байх юм бол тэр бүгдийг дагаад сэтгэл рүү өмсчихэд. Харин тэглүүд хүн бясалгал хийнэ гэдэг чинь Бурханыхаа өмнө залбирна гэдэг нь өөрөө бодлын хувьд явах нь. Өргөж буйны зэрэгт дотор өөрийгөө барьж явах тэр Бурхан бодсод байна. Миний сэтгэлийг ч гэсэн нэвчүүд мэдж байгаа. Тэдгээр нагууд намайг бол мэлмигээрээ болгоогоо сууж байхад нь түүний өмнө би өөрөө байна гэж ингэж бодох юм бол өөрөө тэр эсвансуудаас ичдэг. За Бурханд бодсод байна хүндэл төгөлдөр болдог. За ингээд хийх юм бол өөрийн сэтгэл маш хурдан дурдаад дурдл төрнө гэж байна. Тэгэхээр яг дурдлыг төрүүлэхийн тулд түүний төрүүлэхийн тулд одоо хэрхэн одоо бодох аргачлал зааврыг л хэлээд байгаа ийм зүйл юм. Тэгэхээр бид нэр бясалгал хийнэ гэж их олон ярьдаг. Тэ яавал одоо сэтгэл санаа тогтвортой байх вэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ бясалгалыг хийхийн тулд бясалгалуудын зааврыг эсвэл тэр бясалгалаа хийгээ суух үед өөрийн сэтгэл элдв зүйлс дургаад байхгүй тулд ямар одоо бодлуудыг урд нь агуулсан байх хэрэгтэй бэ? Ямар мэдлэгүүдийг урд нь болоо бид нар мэдсэн байх хэрэгтэй юм бэ? За тэр мэдлэг дээр үнслээд ямар аргачлалаар бид нар сэтгэлээ тогтоож байх. Яаж одоо бид нар буйны зэрэглэлтөөр сэтгэлээ боловсруулахгүй байх вэ гэдэг ийм зүйлсүүдийг л одоо хэлээд байгаа. Нэгсэндээ гэж бодсодва хүмүүсийн одоо бодлуудыг л бидэнд одоо шүлгэлсэн хэлбээр тайлбарлаж өгч байгаа. Ийм л зүйл юм. За дурдан санахуу сэтгэлийн үүдний сахиус болон хизээд байлгаас тэр цаг тухамсарч төрөх бөгөөд талид одсон чилжээ гэж ирэхээ гэж. Тэгэхээр дурдан санахуу сэтгэлийн үүдний сахиус болгоно гэж байна. Сахиус бурхад гэж одоо бид нар яриад эдэн бурхад гэж яриад байдаг. Эдгээр чинь хэд юу гэж нэгтгэх зэрэг бас нэг янзын одоо сэтгэлийг сахих хэрэгтэй. Гай барцтаас одоо сахина гэдэгтэй адилхан бидний гай барц гэдэг чинь өөрийн тэр нисванст муу сэтгэл өөрөө гарч явж гай барцтай авч явдаг. Тэр сэтгэл чинь дотор элдэн янзын одоо муу юм бодогдож нүглийн зүйл бодогдож тэ шунал атхаг тэргүүтэй бодогдож байж тэр бүх чинь өөрөөд өөрсдөө бидний хорлох юм одоо дайсан болдог. Хамгийн одоо аюултай дайсан гэдэг бол дотор байдаг гэж одоо хүний сэтгэл дотор байдаг дөрвөн янзын одоо дүүд байдаг гэдэгс л тэр сэтгэлийн одоо дүүд тийм ээ гадаад хүний дүрсийн зогсд дорждаг дүүд гэж хэлж байгаа. Тэр чивдгийн дүүд. За муу заяанд одоо үхлийн эзний дүүд гэж байна. Тэр нямбын дүүд. Тэр бас нямбын дүүдүүд нисвансын одоо дүүдэр гэдэг юм чинь хамгийн хоол нэг ахдаг байдаг гэж байна. Нисванс гэж чинь гаднаа дөөрөн дүрссэн амжсан зүйл биш. Бидний сэтгэлд байдаг тэр ожид муу хаа одоо уур шунал атхаг тэр бусдын хорлох гэсэн хувиа бодсон элдв янзын одоо зүйлсээ тэгээ тань мэдээг угаасаа болж эргэлцсэн буруу мэдсэн. За энэ бүгдүүд нисвансын одоо чөтгөр муу гэж. За тэдгээр чинь бол өөрийн сэтгэл дотор болохгүй үүдэнд нь сахиж байдаг. Сахиус нь харин тэр дурдан санах уу гэдэг сэтгэл юм аа гэж. За ингээд тэрийг сэтгэлийнхаа үүдэнд одоо сахиус болгоод ингээд үргэлжлэн сонир сэрэмжтэй байгаад байх юм бол тэр цагт ухамсарч төрөх үү. Тэгэхээр харин чигээр дотор өртгөн ухаан төрдөг, ухамсар төрдөг. Бөгөөд за талиж одсон чилж гэхээр бусад одоо элдв янзын хүний ухааны одоо англи зүйлсүүд болдог өөр янзын ухаанууд тийм. Тэдгээр хүн бол хэрэгж боддог юм аа гэж ингэж хэлж байна. За дүй гангинцээ дамба ижин оноо. За цаг хугацаа ямар ч үед гисэн дурдлыг бол сэтгэлийн үүднээс нисванс үүдэнд одоо байлгаад дурдлыг бол сэтгэлийн үүдэнд бол жижүүрэн сахиуд мэд байлгаад нисвансаас одоо сахин хамгаалахын
ухаад гэж. Уур хүрэхгүй тэрийг оруулахгүй байх нь нисванс одоо хүсэл төрөхүүд тэрийг одоо төрүүлэхгүй байх нь өөрийгөө хуваа боддог, атхаг. За тэгээд элдв янзын бусдын одоо буруугаар боддог. Элдв янзын одоо нисванс сэтгэлийг олох гээд байхад тэр бүгдийг өөрийн одоо сэтгэлийн гэрлүүл оруулахгүйгээр хорих хийгээд тэр цагт бол шишин ян badminton он гэж. Дурдхай өөрөө үүдэнд нь зогссон байхтайгаа зэрэг шишин өөрөө гэдэг нь шишин гэдэг маань бол зөв талын одоо сэтгэл байх нь. Тэгэхээр дурдл нь бол өөрөө тэр мөн сэтгэлээр хорж яадаг сэтгэл байх нь. Шишин гэдэг нь бол өөрөө аяндаа дурдхай сэтгэлээс үүдээд мэдэмсэр тийм ээ хар аяндаа төрөхөд болох хийгээд нэгэн удаа дөрөтгөөс нямнаас сонжин тагжин чир омор дөрөтлөөч гэсэн буцаад эргээд ирэхдээ амархан байдаг. Тэр хөө сайн сэтгэж өөрөө дөрөтсөн ч гэсэн бусаж ирэхдээ бол их түргэн байдаг болдго юм аа. Тийм учраас дуван нямланда хай механы дамбаадын шишинжин жомслоор бас дилах кавж юу гэж. Тэгэхээр дуван нямлан гэдэг маань нөгөө нэг бүтээлийг хийх анхааран авах практис одоо хийнэ гэж одоо бид нарыг танилцуулаад тэр бүр одоо мэрэгчхэн гэж байна. Мэрэгчгүй. За аливаа юмыг бол бас хийж бүтээж болно. Түүнд мэрэгчнэ гэдэг бол үнэхээр дадлагатай болох юм байна. Бүтээл хийх одоо тариныг уушаад элдв янзын одоо бүтээл анхааран авах гэдэг чинь өөрөө болвол түүнд мэрэгчгүй гэдэг нь дам шишин жонцлоор яллаа. гэдэг дурдл хон сэтгэлийг санамсар тийм мэдэмсэр санамсар хоёроос л тийг хэрхэн одоо суралцахын ёсноос хамаарагдах түүнд одоо раглал гэдэг нь тэрнээс одоо тийм хамаарна гэж байна. Тэрийг хэр суралцснаас л одоо бэрэгдсэн мэрэгжиг хамаардаг учраас энэ дам шишин жонцлог буюу мэдэмсэр санамсар хоёрт бол суралцахыг өндөр мэрэгч зүйлтэй мэрэгчнэ гэдэг нь бол бас тэр тухайн юм бол үнэхээр одоо гарт лагт лава гэж гарт оруулаад одоо тэрийг өөрийн сэтгэл дотроо бол үргэлж одоо үнэхээр нэг мэрэгчнэ гэдэг шиг тэр сэтгэлийг бясалгах дүүгээрээ бол сэтгэлээ бол зөв залуу байх тэр бол одоо мэрэгч энэ бол чухал юм аа гэж дам шишинжис сэмс үндэслэний ягч. За ингээд бол санамсар мэдэмсэр хоёроос сэтгэлийг сахиулахын ёсонд суралцах гэж. За энэ хэсэг нь бол одоо ингээд дараагийн хичээл дээр явъя даа. Энд одоо зөвхөн ингээд энд бол ингээд зогсъё. Ингээд дараагийн хичээл дээр яваа да. Өөрчлөлтөд явъя гэж бодож байна. Тэгэж энэ савгийг яваад тандан даваа гомдоо чадвар зүүн туусан даваа дамбин ямбуурын дэс хажуу шүү.